Монголд хамгийн тулгамж байгаа асуудал төмөр замын асуудал. Тэгээд зөвхөн энэ асуудлаар юу болоод байгаа юм бэ гэдгийг нэлээд зэгцтэй бас ойлголт авч ярих юм шаардлага бий болсон байна. Монгол улс төмөр замаа барьж исэн өөрөө барьж исэн түүх байхгүй. Тэдэнд энэ талаар одоо тэгээд нөгөө хар хайрцаг гэд нэрлээд байдаг шүү дээ. Тэр чинь л одоо энэ телевиз юм байна л дөө. Тийм учраас одоо юу гэнэ? Хитэн тоон үүсээр өөрсдийнхөө тусгаар тогтнолыг арилжих байж гэж. Ийм юм чинь тэгээд энэ олон нийтийн өмнө телевизээр ярьж болдго юм уу? Тэгээд одоо би танаа талын хөөн гэдгээ зарлал тунх гэлж байгаа юм шиг. Эний ч одоо өчнөө гадныхаа сонсож байгаа шүү дээ. Тэгэл ингээл харангуудаа хөө энэ Монголын чинь одоо нэрэ хамарх юм байна дөө гэсэн шух юм бодоод инээж байгаа шүү дээ. Тэгээ одоо тэгээд нууц гэж байд юм уу дөө? Энэ одоо уцаар нөгөө мессежээр харьцаад байгаа шүү дээ. Тэрий чинь юу яад юм бэ шүү дээ. Нөгөө компани дээр нь очиод хэвлүүлээд авчдаг юм. Тэрнээс чинь бодлоо сая манай нэг ажлыг өгөх яава. Нөхрөө хардаад зү бөө юм болоод нөгөө хүүхний нь олоод тэр хоёроос нилийн юм болсон. Бүр тийм болчихсон. Тэгээд нөгөө ажилтнанд нь сэмхээ хэдэн төгрөг атгуулцдаг гинэ. Энэ одоо ховийн нууцыг хуулиар хамгаална л гэдэг юм. Тэгээд одоо аль хуулиар хамгаалдаг нь өстой бүү мэд. Техник үед манай сургуульд нэг Хахлов гэж багш хичээл заадаг байсан. Тэгээ Микояны үед түүний хувийн орчуулагч хийдэг байсан юм л да. Тэгээд энтхэг Кашмирийн уулзалтын үеэр Кашмирийг зүүн Пакистан гэд Микоя ярьчихгүй юу? Тэгсэн чи бүх асуудал болоо. Тэгээ манай багшийг буруу орчуулсан гэж бүх хэрэг нь өөрүүлж тэр асуудлыг намжаасан шүү дээ. Тэгээ манай багш ах буцаа сургуульдаа очсон. Тэгэл одоо ерөнхий сайдаас илүү цалин аваад сургуульдаа хичээлээ заагаал явж идэв. Гэхдээ ер нь улс төр гэдэг чинь бас тэгэж хамаа намаагүй яриад идэг асуудал биш шүү дээ. Нэг үг хэлэхдээ буруу бол дайн гарах байхгүй. Гэхдээ энэ ерөнхийлөгч гадаадд альчлаа л гэдэг. Их нарийн бодлоготой байх хэрэгтэй шүү. Нэг үг нээч дан гарч мэдэн шүү дээ. Үгүй түрүү нэг Бакула Эренбөчи гэдэг нэг яриадсан уу? Юу ярьч вэ? Яасан.
Нөгөө Бакуларын бүч манай Монголд элчин сайдаар сууж ирсэн шүү дээ. Тэр үедээ Английн хатан хаантай шашны асуудлаар уулзах болж л дээ. Бол тэгсэн чинь зөвхөн Монголын тухай л яриад байж. Английн хатан хаан бүр Монголыг сонирхоод дараа жил нь өөрийнхөө охиныг Монгол руу явуулсан байгаа байхгүй. Оо тийм үү. За кофе уух ойлоо. За уу. Гүн манай ерөнхийлөгч Илвэг Доржиг Америкийн тагнуул гээл балаараад янз янз юм яриад ах юм. Яалаа гэж тийм юм бэ тийм байж. Тэгээд одоо Москва төгсчихвэл Оросын тагнуул. Америк төгсөх юм бол Америкийн тагнуул гэж ярих уу? Кэнчэта манай Острохын ч одоо бас хамаагүй юм ярьж болохгүй шүү дээ. Энэ одоо Харвард төгссөн төрийнхэн гэдэг байгууллагыг манай ерөнхийлөгчдөөр таадл явж шít. Энд чинь бас нөгөө Обамад ерөнхийлөгч чинь төгссөн. Нэг сургуулийнх нь нэг клубт нэгдэх чинь одоо олон улсын уур амьсгалыг зөөлрүүлэх том толгуур үсттэй. Гээ тэгээ энэ бие бинийгээ хардсан хүмүүс чинь нэг аль нэг улсын тагнуул мөгнүүл гэл сонь юм яриад байгаа юм шүү дээ. Гэн улс төрийн бодлого буруу байгаа байхгүй. Би ч юм дөрөв хэлсэн шүү дээ. Энэ хар хайрцагны бодлого гэдэг чинь телевизэр бишээ гэж. Гэхдээ тэгсэн чил одоо энэ телевизэрээ Монголын тусгаар тогтнол хэдэн тонн үүрс хүрэх вэ гэх шиг. Одоо ийм юм чинь энэ олон сая хүний өмнө гэж яриад иж болдго юм. Гэхдээ одоо ч тэгээд бөөх юм сайхан цуураад тагнуулын чирэг алгуулж дээ. Гэхдээ харин тий. Гэхдээ нөгөө дээр үед яалаа да. Гаспаруу нэг манай улсын тухай юм ярьсан чинь л бөө юм бодлоо үсттэй. Тэгэл манай монголчууд ч их сонин штэ. Өөрсдийнхөө тухай болохоор бөө өрөвлцчихэд гэдэг хүний тухай болохоор л амаа олохгүй юм яриа л. Яг үнэндээ бодлого өгүүлэгдээд байгаа байхгүй. Одоо энэ Оросын телевизийг хараа. Гадаадын нэвтрүүлгийг өөрийнхөө үндсэн нэвтрүүлгийн 15% сэтрүүлэхгүй шүү дээ. Гэхдээ тэгээд энэ Deutsche Welle-гаар солонгос кино гараад байгаа юм хаа вэ? Байхгүй шүү. За тэгээ аргагүй штэ. Манай монголчууд ч одоо мөнгө төгрөг муутай юм чинь тэгээд гадны юм үзээ сууж яхас яах вэ? Гэхдээ бас мөнгөгүй гэж хэлж болохгүй байна. Сая улсын архив Univision телевиз хамтраад хуучны кинонуудыг сэргийлнэ шүү дээ. Гарын 5-3 ч юм уу сүүл нэг тиймэрхүү улс төрөөс ангид кинонуудыг л их олныг сэргээх хэрэгтэй байгаа юм да. За тэгээд бөөн ажил мөнгө төгрөг болж тэгээд гардаг. Гэхдээ энэ залуучууд нь үзэх юм уу? Үзэх л дээ. Сая энэ тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойгоор богдын эсрэг киногоо бүх телевизээр гаргах юм. Уг нь бол одоо ийм киног чинь хаачч болно шүү дээ. Тэгэл кино сонирхогчд нь юм уу? Эсвэл одоо урлаг судлаачд нь л үзэнэ. Тий. Алуу гэж. Энэ рүү нэг жахан бариад байгаа чи. Яагаад энэ хөө? Нэггүй. Гүн сүүлийн үед Христийнхийг зурагтаар гарах болж энэ одоо зөв юм уу буруу юм уу? Энэ яг тэгээ захарлан мэтнэ. Энд дэштэй. Ёрн. Энэ сөүл шин цонхоор гадаг шарахч бас эвгүй шүү дээ. Энд тентгөө улаан гэрэлтэй загалмаа харагдал. Одоо тэгээд энэ манай залуучуудын хэдэн хувь нь загалмайтны шишин шүтээд байгаа юм одоо бүүмд. За тэгээ хөшөө. Бурхангүй байснаас дээр шүү дээ. Амарсах. Үинийгээрээ дансаа шалгах гэсэн байж ирээд байгаа юм. Хүүшээ. Ашгүй нөгөө яамнаас чи хитэн төгрөгч орж ирж байгаа юм биш үү? Орчуулгын хитэн төгрөг. Харин аа? Үгүй нөгөө карча хаана гоё. Бичиг найрамд байгаа шүү дээ. Өө чи код мэднэ үстэй. Гэт
мэдлгүй яах вэ? Миний төрсөн өдөр шүү дээ. Оо, ашгүй. Эхлээ яваа шууд явчих тийм. За зэндлэг камерлыг харах л үү те. Сэмэцхэн эрхэм үзэгчтэй манай энэ удаагийн нэвтрүүлэгт дуучин Солонгоо оролцож байна. Тэгээ Солонгоог бол манай залуучууд бол ер нь мэдэх байх л та. Одоо өөрийн гэсэн хамтлаг бол байхгүй тийм ээ? Бага. Хамтлагтай байлгүй те. Юу гэсэн нэртэй хамтлаг вэ? Phoenix. Галт шүү. Би зүгээр чи ингээ харахад Any Wine House-тэй их төстэй харагдах юм. Харин хүмүүс тэгээд тий бас тэр шиг болох юм шүү дээ. Одоо ямар хөө дуунууд хийж нэрэн сөүлээд. Тэгэл санаанд орж ирсэн л. Одоо чи өөрийн гэсэн альбом бий юу те? Байхгүй. Ер нь гарах бодолтой байгаа тий. Би зүгээр яг чамаас өөр юм асуух гэдэг л. Чи нийтийн дуу сонсдгоо чи одоо тэгэл энэ тэндгүй явчлаад чи таксин суугаал, автобусын суугаал, тэгэл годамжаар яваал. Тэгэхээр тэгэл байнга сонсогдчихэд ш. Би сонсохгүй байхад сонсогдоод байд ш. Тийм үү. Яг одоо ер нь Америкийн одоо кантри ч гэсэн бас нарийн ярих юм бол нийтийн дуу шүү дээ, тийм үү тий. Тийм чиглэлтэй зүгээр яхаа манайханы хотын соёл өдөөний хэтэргээл жоохон хойдч нуугаал гэдэг юм бол 10 жилийн өмнө за бүр 20 жилийн өмнө бол бүрч байхгүй байсан л одоо миний сонсдог хөгжмүүд, миний үздэг кино, арт хаус чиглэлийн юм эдрийг бол ерөөсөө мэддэггүй байлаа шүү дээ. Одоо ингээ анзаараад байхад бол одоо ингээ та нараас хэсүүлээд их сонирхдаг болчихж л дээ. Би тэгэж ойлгоод байна. Тэгэхээр бас нэг одоо чи шинэ өөрийнхөө хүрээллийг одоо шинэ хэдийн хэмжээний хүн байдаг гэж боддог. Facebook-аар ч юм уу ер нь тийм ээ. Одоо чамтай төстэй ч юм уу чамайг дагдаг ч юм хүмүүс юм. Тэр тухай сайн мэдэхгүй байна. Хүрээллийн хүмүүс гэвэл одоо найзууд яагаад хэлнэ. Найзууд дунд янз янз юм ба. Заавал сонирхлоор биш. Зүгээр л найзууд болсон байдаг штэ тий. Заавал адилхан юм сонирхдгүй ч гэсэндээ зохиолын дуу сонсдог найз шүү жишээлбэл. Янз янз л найзууд. Яг би зүгээр асуугаад байгаа нь энэ л дээ. Зүгээр яг одоо Facebook гэдэг нэг юм гараад ирсэн хүн болгон ч ингээл аюу олон дагагчтай болол тий. Тэгээ энийг бол би нэг Монголд хэрэгжиж байгаа бас тийм маш том шинэ урсгал юм болов уу гэд адаглал хараад хэлээд байхгүй нэг хоорондоо тий. Эвтийхэн харьцсан штэ. Хэмтийн тий. Тэгэхээр ингээд нэг тийм нэг сонь торлог шиг юм бий болцсон. Хоосон чанар ертөнц бий болцсон тий. Тэгээ тэр нь ингээд сонсдог барьдаг хүмүүс нэгэд нэгдээд алцлаа бол ингээд энэ нэг дуртай ямаараа нэгдсэн групп болох юм шиг байгаа юм л да. Тэр утгаараа асуугаад байхгүй юу. Одоо чиний төрлийн дууг сонирхдог, сонсдог. Би бол чамайг бол мэднэ л дээ. Ер нь нэлээд тийм андерграунд чиглэлийн юмуудыг сонсдог. Бас тийм ч байх гэж өөрөө бас дуу хийдэг тий. Тэгээ ийм хүмүүс ихссэн үү одоо ер нь? Их. Маш их болцсон шүү тий. Маш их. Миний хувьд бол 90 таарны хүмүүс тэгэл танилуудаас гээл тэгэл бүгдээрээ л ерөнхийдөө тиймэрхүү чиглэлийн хүмүүс байдаг. Харин тийм л болчихно. Тэгэхээр одоо би зүгээр бодоод байна л да зүгээр яг нэг зурагтаар олон гарснараа ч од болдог ч юм уу тэрэндээ биш л дээ. Бас нэг тийм өөрийн гэсэн үзэл бодолтой нэг бас тас жоохон өөр хүмүүс тэгээ тийм хүмүүс нь бие бинийгаа дагаад нэг тийм бүлэг болчиход байна уу гэж бодож л би өөрөө ч яриад байгаа байхгүй тий. Тэгэхээр зэрэг одоо шинэ бусад жирийн хүмүүсээс одоо маск гэж ярьдаг шүү дээ тий. Ер нь урлаг бол хоёрхан янз шүү дээ. Нэг бол мастерүүлдэг, нэг бол яг арт чиглэлийн ердөө юм хоёр юм байдаг шүү дээ. Тэгээ Монгол одоо яах юм бэ? Одоо чиний CD гарахад хэдэн хуваарлагдах юм те? Хэдэн өвөн сонсох яаж амьдрах юм? Ингээл иймэрх юм байна л да. Ийм чиглэлийн имийг би өөрөө дэмждэг, өөрөө нэг тийм маягийн хүн болохоор л би ийм асууад байгаа байхгүй. Тэгэж төр зогсож байгаа найруулагч миний дөө ингэж хажууд талд ингээ нүдний энд ингээл нэг юм бүртэлцэл ерөөс. Яг юм бодохоор ингээ өнгөр хэл болох. Нааш гарч. За үргэлжлүүлээ. Зүгээр яг одоо ингээл гадуур чинь ингээл сонгуул бол божигнж шүү дээ. Тэр ч намайг энэ чи одоо шинэ чиний үеийнхэн одоо чиний одоо орчныхан ч гэдэг юм уу те ерний улс төр сонирхдаг юм уу ямар намыг ерөнхийдөө дэмждгийг одоо нэг 3 хүн нэр дэвшээд яваад шүү дээ те. Иргэн тойрон нэг тим ярьдаг хүмүүс
сонирхолтой байхгүй шүү. Тийм үү тий. Нэг сонирхдаг хүн байхгүй тэгэл. Гэхдээ энэ чинь бас нэг сонгуул монгол гэж таарна шүү дээ. Тэгэхээр одоо яах вэ? Зүгээр ерөөс огт тоохгүй юу? Яадгийн ер нь залуучууд. Огт тоохгүй жишээлтэй. Хүнийг харж байгаа л тэгэл хүн одоо ямар хүн байна. Одоо ингээл байнга зургатаар гарч байгаа болохоор ч юм бас нэг энийг ингэж ярьдаг да. Тэр нэг тэгж ярьдаг да гэсэн нэг тодорхой хэмжээний ойлголттой байна ш. Тэрийг харж байгаа л тэгэл. Гэхдээ залуучуудын дунд одоо шинэ нэг ингэж иймэрхүү яриа байх уу? Одоо шинэ арчилсан орон болж байна. Бид нар чинь хурчин бол одоо хуучин бол үндэ шорон шиг юмд байлаа шүү дээ. Юу хөгжим юу вэ те? Өгс юм байхгүй. Одоо тэрний чинь нэг нь бий байж гэнэ л тэр үедээ л үргэлжийн хавчигддаг. Үсэж ургуулж болдгоо, хөгжим сонсч болдгоо те. Тэгэхээр одоо нэг ийм нийгэм үүсэж байгаа юм чинь тэр гэж ингэж ярих уу? Ер нь одоо би бол залуучуудыг бол үнэхээр мэдэхгүй байна л. Улс төрийн талаар яа гэвэл сонирхтуул гэж байлаад байгаа л да. Яг хоо зарим хүмүүс бол яг хоо ер нь л гэхдээ тэгж одоо бид нар амар хичээлтэй байна мэн ч юм уу тэгж ярьдаггүй шүү дээ. Бас л байгаа юм а чамладаг ч юм уу тий. Одоо жишээлбэл сая ингээл гадаадас хүмүүс ирэхэд чинь гадуур явж исэн нөгөө нэг шуудатай хүмүүсийг шууд нэг хааш байлаа. Нэг тийшээ бүгдийг авч явангуудаа хорсон ч гэх шиг. Энэ бол бид нар шудраг биш санагдчих байгаа шүү дээ тий. Тэгэл одоо юу гэдэг зарим хүмүүс нэг фэйсбүүкээр нэг юм юу байсан шүү. Цэвэрлсэн дээр нь цэвэрхэн байцгаая ч гэх шиг одоо бүр аргаа орсон үнэ тий. Үг мөхч байх жишээтэй. Одоо шинэ та нар одоо нэг одоо яхад нэг 10 жилийн дараагаар ер нь ямар улс болчих юм гэж бодож чаддаг вэ энэ улсыг? Одоо сайхан л байгаасаа л гэж хэлсэн шүү дээ. Байгаасаа гэд хэн байх юм бэ? Одоо чи бид нар оролцох хэрэгтэй биз дээ. Оролцох хэрэгтэй. Яг өөрөөсдийнхөө одоо нэг мэрэгжил хийж чадах юмараа одоо тэгэл чадах чинээгээр л оролцох хэрэгтэй л даа. Би зүгээр харддаг юм л да зүгээр залуучуудыг бол одоо яг фэйсээр ч яхаа би олон найз мэстэй. Гэхдээ харж яхад нэг л бэлэн юм гойсон л улсаа гадах шиг байхгүй. Ингээл нөгөө социализм үе шиг те. Тим чимтэй болох юмсан юм шиг. Тэднийх юм гоё. Өөрсдөө юм хийдгүү те. Хийсэн хүн буруутан болдог те. Хийхэр зэрэг элдв хэл амд ороод. Ер нь ажил хийхэр буруутай болд юм шүү. Одоо чинь зүгээр суугаад байвал зүгээр юм шүү. Яг тэгэл бас янз янзаар л ойлгоно л да. Яг хүн болгон л яг ингээл ярьдаг штэ сая таны хэлсэн шигтэй бүгдээрээ бэлэн мардаг гэл яг хинхэн л тийм байгаа хэл та. Гэтэ бас хийх цөөх хүмүүс байгаа. Тэгээ ер нь л юм идэг тэмцэгч нар угаасаа цөөхөлөдөг штэ тий. Тэгэл бусдыгаа дагуулаад явдаг штэ тий. Юу вэ? Энэ хата солонгоо ирсэн юм шүү. Ярилцлага өгч. Би сая найруулагчд нь хажуугаар нэвж байгаа загнуулаад. Тийм үү? Басаа. Дуусгаар нь зураг авах үлээ гэж тоол хүлээгээд өгч. Хөөрхөн мод. Тэгэхээр одоо шинэ чи ойрын төлөвлөгөө одоо чинь ямар CD гаргах юм уу? Ер нь ямар төлөвлөгөөтэй хамгийн ойрын төлөвлөгөө? Хамгийн ойрын төлөвлөгөө юу? Тийм ер нь CD л гаргах төлөвлөгөөтэй л да. Би сонссон өнөө бодлоо нөхрийгөө ингээ таа гэж хэлдэг гэдэггээд уг нь бол гаднаас жарахт бол нэг л баруун хүмүүжилтэй жоохон анаарах маягийн байх өсөлттэй юм шиг л харагддаг л да тий. Тэгж би сонссон нөө. Нөхрөө таа гэж боддог. Тэгдэг. Бас Монгол ухаан байна. Ямар учиртай тий. Гэхдээ анхнаасаа л тэг сурцсан юм л та. Зөв шүү дээ. Уг нь бол хуучин Монголд ч тэгдэг гэсэн юм биш тий. Та гिचхэд араас нь хараал хийж чадахгүй шүү дээ. Ер нь тий яаж утсан. Тийм тэгэж бас дуудах чинь бас одоо чи гэснээс арай өөр байдаг л та. Байд юм байлээ л дээ. Анзаараад хаа. За нөхрөө таа гэдэг айны байна бас манай нэвтрүүлэлд оролцож байна. Гэтэ тэгж муухай. Надад таалагддаг тэгж л. Байна ус хэрэг. Ер нь одоо сонсдог шүтдэг дуучдыг ямар хүн хамтлаг сонсож байна? Ер нь бол радиотыг л сонсдог байнг сонсдог. Doors. Сүүлийн үед жоохон хуучин л гарч мараад Metallica сонсож байна. Pantera сонсож байна. Надад Pantera-гийн солигтор ч амар таалагддаг.
Манай Пантератай жоохон төстэй гөрөө чинь булсаараа шүү дээ. Булсараа. Нэлээд нэстэй. Тийм. Наадлаа байдаг л. Амар гоё дуудлагдаг тий. Хөөе. Чамаас нэг юм асуух гээд. Галттай хоёр хизээ уулзах юм. Галттай юу? Харин л дээ.